Эрүүл мэндийн статистикаар улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний 31.4%-ийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүний дархлал олдмол хомсны вирустэйгч 106 бүртгэгдсэн байгаа. Энэ улсын хэмжээнд доох бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгэн бодлого шаардлагатай байгааг харуулж байгаа юм а. Тиймээс эрүүл мэндийн яам таксигаар үйлчлүүлэгчид өөрөөр хэлбэл нийгмийн эрсдэлтэй бүлэг төрж үйлчлэхийн тулд такси үйлчилгээ явуулдаг 13 компанитай хамтран ажиллахаар боллоо. Такси компанийн улс судал бол одоо нэгэн төрөлтэй бүлэгт үйлчилж байгаагийн хувьд бас нийгмийн хариуцлага гэдэг утгаараа тэгээд монголчуудын ирээдүйг хамгаалах гэдэг утгаараа ийм ажлыг хийх бололцоо бол байгаа гэж үзэж байна. Бэлгийн зан үйлийн судалгаанаас үзэхэд нийт хүн амын 90% нь бэлгэвчний талаар сонссон, бэлгэвч хэрэглэснээр өвчлөлөөс хамгаалдаг гэдгийг мэддэг байна. Гэвч бэлгэвчний хэрэглээний түвшин маш доогуур үзүүлэлттэй гарчээ. Бэлгэвчийг сурталчлах гэдэг энэ үйл ажиллагаа маань бол бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүл ингэснээр бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх гэсэн юм гол үндсэн санаатай юм байна. Доох бэлгийн замын халдварт өвчин буурахгүй байгаа гол шалтгаан нь хүн амын дунд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрсдэл зан үйл өндөр, хамгаалах зан үйлийн дадлмуу байгаатай холбоотой тайлбарж байна. Тиймээс нийтдээ хамарсан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийгмийн ухамсараа дээшлүүлэн дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа. Жолооч нар бэлгэвчийг дангаар нөхгүй одоо нэг танилцуулах сочдох материалтай хамтарах юм чинь нэлээд ойлголт нөх байх гэж бодож байна. Эрүүл мэндийн яамнаас доох бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эхний ээлжинд нийслэл такси үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран ажиллах гэрээнд гар үсэг зурлаа. Дээрх ажлын үр дүнд үндэслэн дараагийн ээлжинд төмөр замын зорчигчдын дунд бэлгэвчний сурталчилгааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Аян 12 сар хүртэл үргэлжилнэ.